Америкийн нэгдсэн улсад сүүлийн жилүүдэд 500% хүнсний шилжилт хийж байгаа хөдөлгөөн хүн амын дунд ажиглагдсан байна. Тухайлбал ургамал ногоон хоолтон, цагаан хоолтон болж шилжиж байгаа юм үзэгдэл ажиглагдаад байгаа маа сүүлийн 10 жил. Олонний танил хүмүүсээс хин цагаан хоолтон байсан, сүүлийн үед хин цагаан хоолнд шилжээд байгаа гэдгийг хамтдаа эхний хэсгээрээ үзье. Дараагийн хэсгээрээ бүгдээрээ энэний шинжлэх ухааны үндэс цаана нь яг юу байгаад байгаа, эрүүл мэнд анагаах ухааны талаас нь үзье. За тэгэхээр Лев Толстойг бүгдээрээ мэдж байгаа. Цагаан хоолтон байсан юм байна. Өөрөлдөх юм бол ургамал ногоон хоолт тал руугаа түлхүү хэрэгэлдэг хүн байсан байна. Суут зохион бүтээгч Никола Тесла мөн цагаан хоолтон байсан юм байна. Хоол хүнсэндээ ургамал ногоон хоол түлхүү хэрэгэлдэг байсан юм байна. За Никола Теслагийн нээлтүүдийг бид мэдж байгаа. Үнэхээр гоц ухаантан сод ухаантан тийм ээ. Тийм учраас одоо Илон Маск хүртэл одоо цахилгаан машина Tesla гэж нэрлсэн байгаа шүү дээ. Түүний нэрийг мөнхөлж брэнд болгож тийм ээ. За тэгээд энэ Никола Тесла бол мэдээж энэ одоо цахилгаан орчим хүч гүйдэл дээр одоо үнэхээр одоо нээлт хийснийг мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс маань түүхэнд цагаан хоолтой, ургамал ногоон хоолтой байсан юм байна. За тэгэхээр өшөө хэн байсныг бүгдээрээ үзье. За энэ тгийн тусгай тогтнолын эцэг Махатма Ганди цагаан хоолтой байсан юм байна. За мэдээж одоо ургамал ногоон хоол хүнсэндээ төрхөө хэрглэж исэн байна. За ер нь энэ тгийн хүн ам бол хэдэн зуун сая тэрбумаараа хэмжигдэж цагаан хоолтон байгаа тийм. За Пол Маккартни Beatles хамтлагийн Пол Маккартниг бүгд мэдж байгаа. Ливерпулийн дөрвөл тийм ээ. Пол Маккартни цагаан хоолтон юм байна. Одоо хоол хүнсэндээ ургамал ногоон хоол төлхөө хэргэлдэг юм байна. За ингээд бид одоо цаашаа хин бидний таньж мэддэг хин дэлхий дээр цагаан хоолтой байгааг үзье. За Пол Маккартни бол ер нь олон жил одоо ч цагаан хоолтой байгаа. За бид одоо Шварценеггер, Терминатор, Арнольд Шварценеггерийг маш сайн мэднэ. За тэрээр одоо 69 наснаас эхлээд цагаан хоол, ургамал ногоон хоол руу шилжилт хийсэн юм байна. Өдгөө даалгавцсан явж байгаа. За энэ бол бас өөрт нь эрүүл мэндийн шалтгаан байсан гэж үздэг тийм ээ. Зүрх нь олон жил ачаал авсан, холестерол үүсэн. За энэ дөрөв өрхөн байгаа Новак Джокович мэрэгжлийн теннисний алдарт тамирчин, за Льюис Хамилтон Формула 1-ийн алдарт давраг, Жеки Чаныг монголчууд бүгд мэдж байгаа. Энэ дөрөв нийлээд бас ийм цагаан хоолнд шилжихийг уриалсан, өөрөөсөө цагаан хоол, ургамал ногоон хоол төлхөө хэрэгжилж байгаа. Тэгээ энэ шилжилтийг уриалсан бас юм кино хийсэн байгаа. Энийг бид 2 дугаар хэсгээрээ бас авч үзэн шинжлэх ухааны талаас нь тайлбарласан байгаа. За тэгээ эрүүл мэндийн их сайжирсан. За Ричард Гэрийг манай үзэгчид маш сайн мэднэ. Цагаан хоолтон. За ер нь төвд рүү их явдаг тийм ээ. Өөрөө баг Римбучи цолтооч болсон байх, Далай лам дээр их очдог. За тэгээд цагаан хоолтой юм байна. Ургамал ногоон хоол төлхөө хэрэгэлдэг. Олон жил энэ амьдралын хэм маяга хадгалж авч явж байгааг бас дэлхийн нийт бол сайн мэддэм байна. Өнөөдөр харин бид мэдэхгүй үзэгчд байсан бол бас та бүхэнд танилцуулж байна. Энэ бүгдийг бол бас дэлхийн олон вебсайтууд, цахим хуудасууд сүүлийн үед мэдээлж байна. За домогт кино найруулагч Камерон тийм ээ, Джеймс Камерон олон удаагийн Оскарын шаналт. Энэ хүн бол одоо цагаан хоолтой юм байна. Ургамал ногоон хоол төлхөө хэрэгэлдэг юм байна. Энийг уриалсан Game Changers киног бол хийснийг бид одоо 2 дахь хэсгийн мэдээгээр бас тайлбарлана. За тэгэхээр одоо Аватар кинон дээр ч гэсэн сүүлийн өмнөх анги дээр тэр байгаль дэлхийг хайрлах, зохицон амьдрахыг бол уриалаад байдаг. За домогт акшн киноны жүжигчин Дольф Лундгрен бас одоо Арнольд Шварценеггерийг дагаад нөгөө дөрвөн хийсэн түрүүний киног үзээд энэ цагаан хоол руу би шилжнэ, ургамал ногоон хоолтон болно гэд өөрөө зарлаад энэ шилжилтээ хийсэн юм байна. 19 оноос гэсэн үг тийм ээ. Тэгээд сүүлийн үед ингээд цагаан хоолтой бас эрүүл мэндэ одоод ингээ байж байгаа юм байна. Домогт хүнд жингийн мэрэгжлийн үнэмлэхүй жингийн авраг Майк Тайсон бас цагаан хоолтой юм байна. Ургамал ногоон хоол төлхөө хэрэглээд олон жил болж байгаа юм байна. Энэ бас нөгөө эрүүл мэндийн шалтгаанууд бас байгаад байдаг тийм ээ. Энэ зүрх судас, титэм судас, энэ холестерол судсаа одоо бөглөхгүй тулд энэ тамирчид маань ийм амьдралын хэмээг сонгосон. Ер нь бол ингээ Альберт Эйнштейн бас амьдралынхаа сүүлийн жилүүдэд цагаан хоолтой, ургамал ногоон хоол төлхөө хэрэгжилж ирсэн байдаг. За бидний сайн мэдэх Брэд Питт үндсэндээ үзэгчтэй энэ Холливуудын одууд бол үндсэндээ ихэнх нь одоо цагаан хоол руу шилжсэн байгаа. Түрүүн бас дурдсан тийм ээ. Америкийн нэгдсэн улсад сүүлийн жилүүдэд хүн амынхын дунд цагаан хоол руу шилжилт 500% нэмэгдсэн гэж. За талбайн теннисний мэрэгжлийн тамирчин Venus Williams цагаан хоолтой байна. Игчтүү Williams гээд байдаг. Спорт сонирхогч маань сайн мэдж байгаа. Тэрээр бас одоо ургамал ногоон хоол төлхөө хоол хүнсэндээ хэрэгэлдэг юм цагаан хоолтой юм байна. За бас энэ Paul Chris гээд
алдарч сагсан бөмбөгч байгаа мэргэжлийн сагсан бөмбөгийн тийм ээ Хойд Америкийн NBA домогт тоглогч бас цагаан хоолтой юм байна. Тэгээ эхний хэсгээрээ үзэгчтэй бид эдгээр дэлхийн олонний танил жүжигчин спорт урлагийн оддыг ингээд цагаан хоолтон гэдгийг та бүхэндээ танилцуулаад цаана нь одоо шинжлэх ухааны эрүүл мэндийн анагаах ухааны ямар шалтгаан байгаа мэ гэдгийг гадаад мэдээний хоёр дахь хэсгээрээ хамтдаа ярилцъя. Өдөр хөтөлбөр үргэлжилж байна.